Оросоос ирсэн Маша охин өөрийн сургуультай маш их ганцаардлыг мэдэрдэг байсан учраас сургуульд явхаас хүртэл шантарсан нэгэн байлаа. Энэхүү ганцаардал нь ээж нь түүнд гэрийнхэн ойролцох Заокскийн Христийн Адвентист сургууль суралцах боломжийг санал болгох хүртэл үргэлжилсэн юм. Маша эхэндээ эргэлзэж байсан ч эцэст нь зөвшөөрч амьдралаа шинээр эхлүүлэн гэдэгт итгэж найдаж байв. Шинэ сургууль болон сурагчид нь түүнийг нээлттэй огтон авч байсан ч Маша ганцаардсан хэвээр байлаа. Өдийн хоолны цаг болоход ангийн нэг охин нь түүнтэй хамт суугаад найз болох санал тавьжээ. Бас өөр нэг охин Машад Есүсийн хайрын тухай хэлсэн бөгөөд найз нөхдийнх нь үзүүлж буй энэхүү ээлдэг байдал түүнийг маш их гайхшруулж баярлуулжээ. Машагийн зүрх сэтгэл Бурхан руу тэмүүлэх энэхүү газарт тайтгарлыг оллоо. Энэ бол Есүс бол түүний аврагч, найз гэдгийг ойлгосон түүний амьдралын эргэлтийн цэг байв. Ангийнх нь өөрт нь тусалж түүнийг дэмжин гэдгийг мэдсэн учраас хичээлдээ улам илүү их идэвхтэй оролцож эхэллээ. Заокскийн Христ сургууль нь олон хүүхдийн итгэл найдар болсон бөгөөд энэхүү сургуулийн үйл ажиллагаагаар дамжуулан зарим суралцагчид сүнслэг бодит байдлын талаар болон Есүс тэдэнд хайртай гэдгийг мэддэг болсон юм. Тус сургууль нь 200 гаруй сурагчтай, эгэл жинийн барилга байгууламжтай ба байгуулагдсан цагаас хойш мэдэгдэхүйц хөгжиж ирсэн. Тус сургуулийн нэр хүнд бусад сургуулиас дээгүүр байх бөгөөд энэ нутгийн хүмүүс хүүхдүүдэд Христийн шашны боловсролд хамруулах хүсэл дээр дүүрэн байгаа билээ. Гэвч энэхүү амжилтыг дагаад шин сорилтууд бий болсон бөгөөд тус сургуульд орон зайны асуудал яригдж эхлэв. Сургуулийг томруулахаас нааш ахиж хүүхэд хүлээж авах боломжгүй боллоо. Олон хүмүүс хүүхдүүдэд Христийн шашны боловсрол олгохыг хүсдэгч харамсалтай нь багтаамжны асуудал тэдэнд тулгамдж байгаа. Бурхан өөрийн талаарх мэдлэгийг олон хүнд хүргэж тэдэнд ивэлээ үзүүлэхийн тулд цөм чуулганаар дамжуулан олон арга замаар ажилладаг билээ. Адвентист сургуулиуд болон оюутнууд тууштай багш нар бол түүнийг таниагүй хэвээр байгаа хүмүүст адислалыг хүргэхийн тулд түүний ашигладаг агентлагуудын жишээ юм. Нэгдсэн өргөлийн төлөвлөгөөний дагуу тараагдах таны өргөл нь Бурханы ивэл олон хүмүүст хүрч өргөн цар хүрээг хамруулахын тулд олон арга замаар ажиллах чухал үүргийг гүйцэтгэдэг билээ. Энэхүү үүрэг нь бидэнд зөвхөн нэг газар эсвэл нэг төсөл биш, харин бүх дэлхий дээрх үндэстэн овог аймаг, хилтэн, ард түмэн, оршин суугчдад Бурханаас имэж, түүний алдрыг өргөхөд уриалан мөнхийн сайн мэдээг түгээх ёстой гэдгийг сануулan хэлж байна. Энэхүү нэгдсэн хандивын хуваарлтыг дагах бүрд танаа орон нутгийн сүмийн баярт мэдээний төслүүд тэмцэгдэж, сургууль эмнэлэг болон Есүс рүү хүмүүсийг чиглүүлдэг бусад байгууллага, яам, мөн бүс нутгийн олон улсын номлогчдын санаачлалуудыг санхүүжүүлж чадах билээ. Баярт мэдээний төлөөх зүрх сэтгэл, харилцан итгэлслээр бид Бурханы нөөц баялагийг нэгтгэж, түүний агуулгад авчирч, өргөлийн нэгдсэн төлөвлөгөөний санал болгосны дагуу тарайхан бол бид илүү ихийг илүү сайн хийж, илүү хол хурдан явж чадна. Өөрсдийн хүслийг хойш тавьж, Бурханы хүслийг ихэнд тавьцгаая.